Тэр энэ 7 хоногт улсын хурлаар улсын төсвийн 3 дахь хилцүүлэг явагдаж байна. За энэ жилийн хувьд бол мэдээж онцлогтой нь төсвийн хилцүүлэг бол бас одоо хугацаа нэрээ уртсаад харцангуй одоо юм боломжийн хугацаанд төсвийг бол хилцүүлж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой асуудлуудыг харахаар за энэ жил бол шинээр бол нийтдээ нэг 149 төслийн арга хэмжээг бол шинээр одоо хэрэгжүүлнэ, санхүүжүүлнэ гэсэн юм байна. Тэгэхээр ер нь 2026 оны төсвийг хараад үзэхээр яг одоо бид нарын цаг үеийн шаардлагатай одоо хэр нийцэж байна, за хөгжлийн төлөвлөлтөд хэр уялдаж байна. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо хөрөнгө оруулалтын зардал тийм ээ шинээр одоо хэрэгжүүлэх төсөлд бол ерөнхийдөө бас нэг өнгөрсөн нэг бодох юм бол нэг бас нэмэгдээгүй байгаа. Гэхдээ ерөнхийдөө энэ дотроо бас төвчж болох зардал байна уу гэдээ харах юм бол бас зарим төслийг бол авч үзэхээр байгаа. Хөрөнгө оруулалтын зардлын хувьд бол одоо зам тээврийн сайд бол хамгийн их одоо хөрөнгө оруулалтын зардал бол зарцуулахаар байна. Энэ дээр бол 900 гаруй тэрбум төгрөг бол төлөвлөгдчихсэн. Дараагаар нь боловсролын сайд ингээд 400 гаруй тэрбум төгрөг гих мэтчлээ явж байна. За ерөнхийдөө төсвөөс одоо яг санхүүжих одоо жишээлбэл эрчим хүчний салбарын одоо тэг хөрөнгө оруулалтын зардал их бас харьцангуй бага байгаа л да 300 гаруй тэрбум төгрөг байна. Тэгэхээр нөгөө гадаадын зээлээс бас ингээд одоо төслүүд хэрэгжиж байгаа ч гэсэндээ бас төсвөөс санхүүжих нь эрчим хүчний салбарынхаа санхүүжилтийг бас нэмэх хэрэгтэй байгаа гэж харж байгаа. За зам тээврийн салбараас бол жишээлбэл одоо аялал жуулчлалын зорилттой одоо бичгтийн бомтоос даргангийн одоо аялал жуулчлалын зөвлөлт зам ч гэдэг юм уу энэ замыг ийм зам за өшөө бас хөсгөл одоо ханхын зам ч гэдэг юм уу иймэрхүү замуудыг бас яг нөгөө Монгол улсын төсвийн хувьд тийм ээ бас алдагдaltaй байна. За эрчим хүчний бол одоо хомсдол үүсэх юм аюултай одоо эрсдэлтэй байгаа үед бол бас хойшлуулж болох талаар бол их хурлын гишүүд маань бас харах хэрэгтэй байх гэж харж байна. За мөн одоо хөрөнгө оруулалтын хувьд бол тоног хөрөмжийн зарлууд бас нэлээх гарсаар байна. Одоо жил болгон одоо их хурлаас тоног хөрөмж авдаг ерөнхийлөгчийн тамгын газраас гадаад харилцааны салбарын тоног хөрөмж гээд нэлээ олон тэрбумыг бол ингээд төлөвлөжсөн байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэлээ анхаарах хэрэгтэй байгаа. Жил болгон тийм их хэмжээний тоног хөрөмж одоо их дүнгээр аваад авах гэдэг дээр бас анхаарах хэрэгтэй байгаа. За ерөнхийдөө яг нөгөө хөгжлийн төлөвлөлтөд уялдаж гэнэ гэхээр үндэсний аудитын газраас бас дүгнэлт өгсөн байгаа. Зарим төслүүдийг бол бас яг 26 оны маань хөгжлийн төлөвлөгөөнд бол одоо зорилтыг хангахад юм чиглээгүй байна гэд чагсаалтуудыг бол гаргасан байгаа 10 гаруй төсөл. Тэгэхээр энэ дээр бас ингээд анхаарч тийм ээ үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтийг бас их хурлын зүгээс нэлээд анхааралтай авч үзэх шаардлагатай гэж харж байна. Сая та хэлж байгаа хөгжлийн төлөвлөлтөд уялдуулаад харах юм бол бас аудитын газрын дүгнэлтүүд байгаа гэж байна. За ер нь бол судлаач жил болгон төсвийн хилцүүлэхийн үеэр өөрсдийнхөө саналыг одоо байр суурийг бол хэлдэг. За энэ асуудлууд дээр анхаараач гэдэг. Гэхдээ яг судлаачдын одоо энэ анхааруулж байгаа асуудлууд ер нь яг төсвүүдээр очиод хилцүүлэхийн шатанд явахаараа хэр өөрчлөгдөж засагдж сайжирч байна. Ер нь энэ дээр ер нь ахиц дэвшил байна уу? Тэгээ ерөнхийдөө манай зүгээс тийм ээ яг төсвийн төлөвлөлт за урсгал зардал хөрөнгө оруулалтын зардалгийн энэ чиглэлээр бол одоо саналуудаа өргүүлдэг байгаа. За зарим төслийн хувьд бол бас тэг хасагдсан байх нь бол бий. Тэгээд ерөнхийдөө бас нөгөө төсвийн хөрөнгө оруулалтын маягт бол сүүлийн жилүүдэд бас сайжирж байгаа. За тухайн одоо өмнөх оноосоо шилжиж байгаа төслүүдийн хувьд гэхэд одоо маягтан дээр нь тэдгээрийнх нь анхны төсөв төртгөн ямар байсан юм бэ? Одоо энэ үний төсөвт тийм ээ хэр зэрэг хэмжээгээр ингээд өөрчлөгдөж орж байгаа юм бэ гэдгийг харах боломжтой юм одоо болгосон байгаа. Ерөнхийдөө шилжих төслүүдийн хувьд бол жилээс жилд яг анхны төсөв төртгөн нэлээх одоо нэмэгдэж ирдэг юм одоо бас буруу жишээ байгаад байгаа. Тэгээд мөн олон жил одоо дамжиж тийм ээ хэрэгжээд за төсөл нь бол нэлээд өндөр хэмжээгээр нэмэгдсэн төслүүд бол нэлээх байдаг. Тэгэхээр энэ байдал дээр бол их хурлын гишүүд бол хараад шууд хилцүүлэг өрнүүлж болохоор байгаа. За мөн одоо тухайн одоо төслүүдийн одоо зарим нэрийг нь тийм ээ өөрчлөөд ингээд жил өөр одоо төсөв төртөгтэй ингээд бас оруулдаг байсан нэг бол зогсоох үүднээс ерөнхийдөө сангийн амнаас бас тийм ээ улсын төсвийнхөө хөрөнгө оруулалтын төслүүд дээр бол кодчилсан байгаа. Тэгэхээр энэ кодын дагуу бол нэлээ юм яг өөрчлөлтгүйгээр тийм ингээд бас хянаад явах юм системд ч гэсэн хянах юм бас боломжтой болж байгаа гэж харж байгаа. Багш нарын цалин нэмэгдүүлэх, за эмч нарын цалин нэмэгдүүлэх, өнөөдөр дахиад бас одоо хувийн хөгжлийн эрүүл мэндийн ажлын үйлдвэрчний явдлын холбооноос бас мэдээлэл хийж байна. Тэгэхээр ингээ харахаар төсвөөс хэмнэж болох зардлууд бол байна гэж та сая яриандаа хэлж байна. За гэтэл нөгөө талдаа болохоор багш эмч нарын цалин нэмэгдүүлэхэд за зөвхөн багшийн одоо боловсролын салбар дээр харахад 3.3 их найд төгрөгийн зардлыг хэмжиж ийм хэмжээний одоо та бүхний хүсэж байгаа хэмжээний цалин одоо төсөөс олох боломжтой гэсэн асуудал ярьж байна. Тэгэхээр ийм одоо дац төсөвт байгаа мó? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол яг зардлуудаа дахиж л нэлээ эрен бэлжээж тий. За тэгээ хөрөнгө оруулалтын зардлуудаа бас хасчээж
яг энэ дээрс бас харахад жишээлбэл ингээд жишээлбэл ховд тийш одоо арь ширний паркинг тиймээ цэвэрлэх байгууламж баримж гэдэг юм уу бас нэг хэдэн тэрбум дөрөв тий. За гих мэтчлэн одоо бас хувийн хвшилт тэр тухайн газрыг нь тий одоо олгоод за өшөө одоо өөр байдлаар хөнгөлт үзүүлээд ингээд хувийн хвшилт бас хэрэгжүүлж аваад явж болохоор бас төслүүдийг хүртэл нөгөө тий төсвөөс санхүүжих юм бас харагдаж байна л да. Тэгэхээр энэ нөгөө хувийн хвшилт тэр боломжийг олгоод ингээд айлхаар хэмж болох зарлаа бас хэмнээд ингээд тий одоо төсөв айл зарлаас таньж болох нүгэ ингээ харах юм бол бас тий бол тэр одоо цалингийн фондын ч юм уу тий нэмэх юм боломж бол харагдаж байна. Гадаад эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 26 оны төсвийг хэр уялдуулж чадсан байгаа бол за жишээ нь гадаад зээлийн эргэн төлөлтүүд, хүүгийн төлөлтүүд те энэ асуудал дээр хэр анхааралтай, хэр нухацтай сайн одоо төлөвлөж чадсан байна гэж харж байна. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө ер нь бол нөгөө орлого дээрээ тийм ээ нүүрснийхээ бас бие хэмжээг нь бол нэлээд их тий 90 сая тонн гэдэг одоо нэлээд бас өдөр төсөөлчихсөн байгаа. Тэгээд тэгэхээр энэ дээр бас орлогын эрсдэл байна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө өрийн хувьд болохоор зэрэг энэ одоо төсвийн тухай хуулиа дагалдуулаад ерөнхийдөө нөгөө хоёр хуулийн төсөл, хоёр тогтоолын одоо улсын хурлын тогтоолын төсөл гарсны одоо гарах гэдэг дагалдуулсан байгаа юм бол нэг нь бол нөгөө нэг засгийн газарт үнд цаас олох эрх болох тухай байгаа. Дотоодын бараг тий 500 гаруй тэрбум төгрөгийн үнд цаас гаргах, за гадаадын бас тий 1 тэрбум $5 үнд цаас гаргах гэдэг ийм үнд цаас гаргах эрхийг олох гэж байгаа. Тэгээд энэгээр болохоор зэрэг нөгөө одоо 26 он төлөгдөх тийм ээ. Тэр өмнө одоо 20 онд гаргасан номод бондын бас зарим төлбөрийг барагдуулахад ийм одоо зориулнаг засгийн газар бол одоо тий төлөвлөчихсөн байгаа. Тэгэхээр дээрэс нь энэ 26 оны төсвийн одоо жилд бол бас нөгөө гадаадын зээл ашиглалт тийм ээ. Зээлийг бол шинээр бас 1.5 тий их найдын одоо зээл авах. За мөн одоо дотоодын бонд бас гаргах тий ийм бас эрхүүдийг бол ингээ олгоод явж байгаа. Тэгэхээр өрийн хэмжээ бол нэлээд өсөхөр байна. За тэгээ 26-ны одоо төсвөөс бол бас нөгөө үндсэн зээлийн төлбөр бол нэг 2.1 тий 5 их найдыг төлөхөөр за 1.2 их найдыг бол одоо зээлийн үгийн төлбөрт нь нэм төлөхөөр юм байгаа. Тэгэхээр нэлээд их одоо хэмжээний хөрөнгийг бол бид нэр яг зээлийн хүүд тий бас үндсэн төлбөрт нь төлөөд явж байна. Тэгэхээр нэмж өрөө үүсгэх тал дээр бас яг зарцуулалтын нэлээд сайн харж ээж л ингэж одоо тий өрөө үүсгэх шийдвэр гаргахгүй болохгүй байна. Өөрөлдөх юм бол валютын одоо хэрэглээ бол эх оны төсөв дээрээс бол нэлээд өндөр ачаал харагдаж байна. Одоо байгаа валютын нөөцөөр ч юм уу яг 2025 оны эдийн засгийн энэ нөхцөл байдлаар за өөрөлдөх юм бол энэ жилийн одоо макро эдийн засгийн төлөв дээр бол нүүрсний одоо үнийн уналт бол нэлээд өндөр дарамт учруулж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал цаашаа үргэлжлэх юм бол таны саяны хэлж байгаа гадаад зах зээлээс одоо хөрөнгө босгох те за эргээд бас зээлийн одоо санхүүжилтийг эргэн төлөх гэдэг энэ асуудлууд хэр том сорилт агуулах бол. Тийм мэдээж нөгөө хөрөнгө босгоход бол бас бондын хүмүүнтэй өндөр байх эрсдэл байгаад байгаа. Ер нь бол одоо жишээлбэл номод бондоо бид нэр 6.1% ч юм уу тийм гаргацсан мал тэрнээс бага хэмжээний одоо хүүтэй бонд гаргаж ижлэлтэй дахин санхүүжилтийн хуулиараа ашигтай байгаад байгаа. Тэгэхээр яг мэдээж нөгөө экспортын орлого маань тийм бас дутуу ингээд нэлээд дутуу байх юм бол энэ тийм хүүтэр ч гэсэн дарамт ирнэ. 26 оны төсөвтөд дагалдуулаад төр хувийн түншлэлийн хуулинд одоо өөрчлөлт оруулах те дагалдсан хуулиуд бол бас анхаарал татж байгаа юм байна. За ер нь төрийн одоо хийхгүй ажлыг хувийн хвшлэр гүйцэтгүүлье гэдэг хувийн хвшлийн зүгээс бол нэлээд хэлдэг. Тэгэхээр энэ дээр төрийн зохицуулт яг ямар байх хэвээр 26 оны төсөв дээр яг энэтэй холбоотой анхаарах асуудлууд яг юу вэ? Хөрөнгө оруулалтын зардал талаас хөрөнгө оруулалтын зардал болон бусад одоо төсөөс гадуурх төслүүд талаас. Тэгэхээр 26 оны төсвийн төсөлтөд бол тий төр хувийн хвшлийн нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. За ингээд харахаар зэрэг ерөнхийдөө өмнө нь бол одоо улсын төсвөөс ч юм уу тий сүүлийн 3 жил дэмжлэг аваагүй юм тий аймаг одоо нийслэл байх юм бол одоо төр хувийн хвшлийн одоо тий хэрэгжүүлж болно. Мөн тодорхой салбаруудад хэрэгжүүлж болно гэж байдаг байсан. Одоо шинээр энэ оруулах гэж байгаа энэ өөрчлөлтийн төсөлт болохоор зэрэг одоо ер нь аль ч аймаг тий нийслэл за төр хувийн одоо хвшлийн түншлийг бол аль салбарт хэрэгжүүлж болохоор юм өөрчлөх гэж байна. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө бас нэг анхаарах асуудал нь бол төр хувийн хвшлийн түншлээр жишээлбэл одоо эрчим хүчний салбарт одоо тий хөрөнгө оруулалт хийж одоо цэцлээс танц барьлаа гэхэд жишээлбэл одоо тэр гарсан одоо эрчим хүчийг тий хэрэглэгчдэд нийлүүлэхэд улсын төсвөөс хэдийн хэмжээний татаас олох юм бэ? Татаас олох юм уу тий? Мөн одоо тэр тухайн одоо гарч байгаа жишээлбэл эрчим хүчний үнэ нь хэрэглэгчдэд ямар үнээр очих юм? Гэх мэтчлэн ийм нэг тодорхой бас
нэлээд сайн судалгаа хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө сангийн яамны зүгээс ч гэсэн тавих хяналт бас хэвээрээ тийм ийм байх ёстой зүйтэй байх гэж харж байгаа.